Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн нэг гишүүнтэй олон гишүүнтийг хөлжүүлэх гэсэн хичээлийн 1-р бодлогыг бодъё. За халтны өмнөх нэг гишүүнтийг халтан доторх гишүүн тус бүрээр нь хөлжүүлнэ. Жишээлбэл 2x-ийг x квадраттай хөлжүүлнэ. 2x-ийг хасах 7x-ээр бас 2x-ийг хасах 3-аар хөлжүүлнэ. За би чи 2x хөлжих нь x квадрат. За одоо хасах тэмдэгтэй. Ягаад гэвэл энэ нэмэх тэмдэг байгаа. Энд хасах тэмдэг хөлжүүлээд хасах тэмдэг болно. За 2x хөлжих нь 7x. За хасах нь 2x хөлжих нь 3. За эндээс за x-ийг x квадраттай хөлжүүлвэл зэргүүдийг нэмэх чанар ёсоор 3 болно. Яг 1 дээр 2-ыг нэмсэн байгаа. За хасах нь за коэффициентүүдийг хөлжүүлнэ. 2-ыг 7-оор хөлжүүлвэл 14 x-ийн энэ 1x байна. Энэ зэргүүдийг нэмэх чанар ёсоор 2 болно. Хасах нь 6x гэж гарах юм байна. За дараагийн бодлого. За 3 дахь бодлого. Мөн саяны аргаар гишүүн тус бүрээр нь хөлжүүлнэ. Өмнөх халтны гишүүн тус бүрээр нь хөлжүүлье. За бас энэгээр хөлжүүлнэ. За энийг би чи хасах 5b куб хөлжих нь 3b куб. За хасах нь 5b кубыг хөлжих нь хасах b квадраттай хөлжүүлнэ. За хасах нь энэ дээр би чи хасах 5b кубыг нэмэх b-гээр хөлжүүлнэ. За одоо коэффициентүүдийг хөлжүүлнэ те. Хасах 5-ыг 3-аар хөлжүүлээд хасах 15 нь одоо энэ b-ийн куб гэсэн нэмэх чанар ёсоор энэ 3 дээр 3-ыг нэмтээ цай. Тэгэхээр 6 зэрэг болно. За хасах нь одоо энэ 2 хасахтайг хөлжүүлж байгаа учраас нэмэх тэмдэгтэй болоод 5 нь b-ийн хэдэн зэрэг болно? Одоо энэ 3 зэрэг дээр 2 зэргийг нэмээд 5 зэрэг гэж гарна. За хасах нь за 5 энэ b-ийн 3 зэрэг байна. Энэ 1 зэрэг байгаа нэмэгдээд b-ийн 4 зэрэг болно. За дараагийн бодлого. 5 дугаар бодлого. За саяны аргаар мөн нэг гишүүнтийг халтны өмнөх гишүүн тус бүрээр нь хөлжүүлнэ. Халтны доторх гишүүн тус бүрээр нь хөлжүүлэх юм байна. За ингээд хөлжүүлье. За хасах 4x куб y-ийн квадрат хөлжих нь 2x квадраттай. Хасах нь 4x куб y-ийн квадрат хөлжих нь хасах 3xy. За хасах нь 4x куб y квадрат хөлжих нь хэрэг хасах 2y квадраттай тус хөлжүүлнэ. За хөлжүүлье. За хасах 4 2-тоо хөлжүүлээд хасах 8 гэж гарна. За одоо эндээс x куб x квадрат гэхэлсэн сүүл нэжлэх нь учраас зэргүүдийг 3 ба 2-ыг нэмээд x-ийн хэдэн зэрэг болно? 5 зэрэг болох нэ. За одоо y квадрат гэдэг чинь хэвээрээ бичгдэнэ. За одоо хасах 4 хасах 3 хөлжүүлээд нэмэх 12 болох юм байна. За x-ийн энэ 3 зэрэг энэ 1 зэрэг байгаа. Илээд 4 зэрэг болох нэ. За y-ийн энд 2 зэрэг байна. Энд 1 зэрэг гэж байгаа. Нэмэхээр 3 зэрэг болно. За одоо хасах 4-ийг хасах 2-оор хөлжүүлбэл нэмэх 8. За одоо x куб ганцаараа байгаа учраас x кубыг хэвээрээ бичгдэнэ. За y квадратыг y квадраттай хөлжүүлэхээр зэргүүдийг нэмнэ. Тэгэхээр y-ийн 4 зэрэг гэж гарах нэ. За дараагийн бодлого. 9-р бодлого. За 9-р бодлого маань энэ нэг гишүүнтийг халтны доторх энэгээр хөлжүүлэхээр 28 нь a-гийн 5 зэрэг b квадрат гарах юм байна. За өөрөөр хэлбэл ийм байна гэсэн үг. Хасах 4 нь a куб b-г хэдээр хөлжүүлвэл 28 a-гийн 5 зэрэг b-гийн квадрат гарах вэ гэсэн үг. За энд бид нэр текстгэл бодох аргаар бодож болно. Эсвэл шууд олж болно эндээс. За хасах 4-ийг хэдээр хөлжүүлвэл 28 гарах вэ? Хэдээр хөлжүүлвэл хасах 4-ийг 7-оор хөлжүүлвэл хасах 28. Тиймээс
хасах 7-оор үлжүүлбэл нэмэх 28 гарна. За А-гийн 3 зэрэг дээр А-гийн хэдэн зэргийг нэмбэл 5 зэрэг гэж гарах вэ гэсэн үг. Тэгэхээр эндээс А-гийн мэдээж 2 зэрэг гэж гарна тий. За Б-гийн 1 зэрэг гэсэн үг энэ чинь Б-гийн 1 зэргийг хэдээр үлжүүлбэл Б-гийн 2 зэрэг гарах вэ? За мэдээж Б-гийн 1 зэрэг гэж гарна. За өөрөөр ингэж бас болох нэ. За дөрвөлжин тэнцүү бидний мэддэг тэгштгэл гэсэн үг тий. 28 нь А-гийн 5 зэрэг Б-гийн квадратыг энэ үлжих тэмдэгтэй байгаа учраас нөгөө талд гаргахдаа хасах 4 нь А куб Б гэж гарч болох нэ. За эндээс 28 ба хасах 4 хуваагдаад хасах 7 гэж гарна. За хуваагдах чанар ёсоор сүр А гэсэн 2 сүр эзлэх нь учраас 5-аас мэдээж 3-ыг хасна. За Б-гийн энд 2 зэрэг энэ 1 зэрэг Б-гийн 2-оос 1 зэргийг хасаад хэд гарна? Хасах 7 нь А-гийн квадрат Б-гийн 1 зэрэг гэж гарч болох нэ. За дараагийн гишүүн маань. Хасах 4 нь А куб Б-г гурвалжингаар үлжүүлвэл хасах 24 А-гийн куб Б гэж гарна. За эндээс бид нар тэгштгэл бодё эндээс. За гурвалжин тэнцүү хасах 24 А-гийн куб Б-г хуваахын хэдэ энэ үлжих тэмдэгтэй байгаа учраас нөгөө талд гараад хуваах болох нь. За эндээс хасах 4 нь А-гийн куб Б гэсэн үг тийм. За хасах 24-ийг 4-т хураагдвал хасах 24 ба хасах 4 хураагдаад 6 гарах юм байна тийм. За А кубта шууд хураагдана. Б-тэй шууд хураагдах нэ. Тэгэхээр 6 л гарах юм байна. Эндээс бид нэр хариугаа бичиг дөрвөлжин тэнцүү хасах 7 нь А-гийн квадрат Б гурвалжин тэнцүү 6 гэсэн үг. За ингээд манай өнөөдрийн бодлогод анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.